тийм ийм шаардлагатай гэж бодож байна тийм. Яг хүндэрж гин гэж бол одоо дүгнэхэд арай эрттэй байгаа юм. Урьдчилан сэргийлэх хэрэгтэй тийм ээ. 24 оны төгсгөлөөр бид 25 оны төсвийг батлах явцад одоо ямар шиг нөхцөл байдал үүснэгийг бол нийт ард иргэд бүгд мэдж байгаа тийм ээ. Төсөв ерөнхийлөгч хориг тавьсан, хоригийг хүлээж авсан, дахиж хэлэлцсэн, одоо төгсгөлд нь бол алдагдaltaгүй төсөв баталсан гэдэг ингээд олон зүйлүүд байгаа. Энэ жил бид энэ алдаагаа дахиад автах юм уу? Өнөөдөр энэ төсөвт хандж байгаа хандлага, энэ төсөв мөнгөний бодлогын талаар ер нь хууль тогтоогчид тодорхой төвшний мэдлэг мэдээлэлтэй байх ёстой. Дээр нь өнөөдөр энд хандлага нь өөрөө бас ёс зүйтэй байх ёстой гэж үзэж байна. Тийм учраас өнөөдөр ёс зүйн байнгын орооноос холбогдох одоо Монгол банк, сангийн яам, эдийн засгийн хөгжлийн яамтай одоо хамтраад улсын хурлын гишүүдэд одоо мэдээлэл өгөх зорилгоор онлын болон өнөөгийн нөхцөл байдал цаашлаад одоо бас анхаарах ёстой асуудлуудаар бол мэдээллүүдийг өгж байна. Манай ёс зүйн байнгын орооноос. За мөн энэ өнөөдөр одоо бас манай зарим гишүүд маань гадаад дотоодын томилттой байгаа учраас дахиж бас энэ мэдээллийг өгөх магадлал өндөр байна гэж харагдаж байгаа. Дараагийн нэг асуудал нь юу гэхээр одоо өнөөдөр энэ дэлхийн эдийн засаг өөр ямар нөхцөл байдалтай. Энэ геополитикийн асуудлыг Монгол улс өндөр түвшинд авч үзэх хэрэгтэй тийм ээ. Өнөөдөр хойд өршөд болж байгаа дайм өргөлдөөний асуудал байна. Урд өршийн одоо эдийн засгийн асуудал цаашлаад өнөөдөр Америкийн нэгдсэн улс бүр 8 дахь тард улс хоёрын хооронд өрнөж магадгүй худалдааны дайн зэрэг нь Монгол улсад хэрхэн яаж нөлөөлөх үү те? Бид яаж энд одоо энэ геополитикийн түвшинд энэ Монгол улсын эдийн засгийнхаа хувьд одоо дэс чинь макро эдийн засгаа яаж доктортой байх уу гэдэг нь агуулгыг бид нар харж байгаа хэрэгтэй. Дараагийн нэг асуудал нь ер нь хууль эрх зүйн орчинд өнгөрсөн хугацаанд ер нь ямар алдаа дутагдж байгаад өнөөдөр энэ эдийн засгийн асуудал дээр бас дутагдaltaй зүйлүүд гараад исэн юм бэ гэдгийг судалж үзэж байгаа. Энийг бас засах зайлшгүй шаардлага байгаа тийм ээ. Одоо өнгөрсөн удаад бол одоо чуулганы үед бол янз бүрийн хил амууд одоо олон нийтийн анхаарлыг татсан мэдээлэлүүд гардаг байсан тийм ээ. Өөрийн асуудлаас ахуулаад энэ бүгдийн цаана эрх зүйн зохицуулт байгаа учраас энийг нэгдүгээр тавих хэрэгтэй. Дээр нь бидний капиталд суурилсан орлого дээрээс илүүтэйгээр дараадаа бидний инновацид суурилсан хүнд суурилсан энэ орлогын их усөрийг ер нь Монгол улс цаашдаа яаж алсын хугацаанд төсөвтэй яаж бүрдүүлдэг байх юм бэ гэдэг энэ зүйлүүдийг одоо ингэж гаргаж ярилцах зорилгоор өнөөдөр одоо энэ мэдээллийг бид нар мэрэгжлийн экспертүүдтэй хамт сууж байгаад ингээд зохион байгуулж байна. Одоо энэ жил бид нар чинь ингээд төсвийн гүйцэтгэл, төсөөлөл ингээл төсөв гэл ингээл олон бичиг баримтууд одоо энэ хаврын чуулганаас ахуулаад ингээл дамжиж орж ирээд хэлсэн. Ер нь одоо ингээд манайх ч төсөв одоо олон нийтээр хилцүүлдэг болсон тийм ээ. Дараа жилийн төсөв. Тэгэхээр энэ 6 сараас эхлээл олон нийтийн хилцүүлгүүд тэгэл мэрэгжлийн секторуудын хилцүүлгүүд ингэж явсаар хагаад 8 сард одоо улсын хурлынхаа төвшөнд хилцүүлгүүд орж ирэл тэгээд 9 сараас өргөн баригдаад явчихж байгаа юм. Тэгэхээр ерөөсөө бид энэ жилийн хугацаанд энэ төсвийн нөхцөл байдал дээр анхаарах ёстой. Дээр нь өнөөдөр энэ урсгал зардлыг бол бид нар хүн амын өсөлттэйгээ холбоотойгоор урсгал зардлыг л тэлдэг байх зайлшгүй байх хэрэгтэй. Тэгэхгүйгээр зүгээр одоо тийм төсөөлгүйгээр нэмж болохгүй. Нөгөө талдаа хөрөнгө оруулалтын зардлыг яаж илүү нэмэгдүүлэх боломж байна гэдгээр илэрхийлэх ёстой. Өнөөдөр нийгэмд бол одоо алдагдaltaгүй төсөв гэж хэдий ойлгогдоод байгаа боловч уул нь бол энэ маань өөрөө бид нэр орлогоос илүү давсан зарлагыг л бид нар алдагдал гэж тооцоод байгаа юм л да. Уулан дээр зарлагадаа нийцсэн орлоготой болохын тулд эрэлхийлж одоо энэ Монгол улсууд дараагийн гадны хөрөнгө оруулалтаа татах ёстой тийм ээ. Иймэрхүү зорилгоор уулна эдийн засгийн бодлогоо гаргаад явах лөө гэх ийм зүйлүүдийг бол бид нар нэлээд нухацтай ярилцж байна. Тэгээд энэ бүх ажлууд